За сайн байцгаана уу манай Dark Image channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд шинээр сонсож байгаа хүмүүстээ хэлэхэд Dark Image-гээд үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны төр дотор болгон гаргахыг хичээдэг ийм нэгэн channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe болон notification on болгоорой. За тэгээд өрсний 7 хоногт ерөөсөө дугаар хийж амжаагүй. Яагаад тэгэхээр цагаан сартай давхцаад манай гэрт хүмүүс энтер хурж ирж мөрөөд би тэгээд дугаар орохгүй шүү гэсэн пост хийх мартсан байна. Уучлаарай. Тэгээ бас сайхан шинэлсэн үү? Цагаан сараа сайхан өнгөрөөв үү? Бэлэгсэлт мөнгө их цуглуулвуу та нар. Би болохоор энэ ч нэг 2 3 айл хэдийн тэгэл тэрүүгээр орчвол ер нь болт юм дөө. За тэр яг өнөөдрийн дугаарыг ярьж эхлэе. Тэгээд өнөөдрийн дугаар ер нь бол ойр хийж байгаагүй айгүй амар хүн тэрэг ярих чинь. Тэгээд хэрвээ ийм амар хүн тэрэг сонсмааргүй байх юм бол энэ 7 хоногийн дугаарыг алгасаа дараа 7 хоногийн дугаараа сонсоорой. За тэгээд өнөөдрийн дугаарыг ярьж эхлэе. За Fidel Lopez нь 1991 онд Кубатын Хамана хотод төрсөн. 1991 оны Куб бол маш хэцүү байсан. Гинт тог тасарна. За одоо яг манай Монгол шиг хүнсний дэлгүүрүүд нь ихэнх нь хоол байхгүй, ард иргэд нь үлсгэлэн тийм хэцүү нөхцөлд эхний 10 жилээ одоо хүүхэд насаа Fidel өнгөрүүлсэн. Тэгээд 16 настай байхдаа гэрээхэн нь Америк руу нүүж Флорида мужид руу хурж ирээд Fidel одоо тэндээ ахлах сургуульд орсон. За хөршүүд болон сургуулийнхан бас ангийнхан хүүхдүүд Фиделийн талаар хэлэхдээ бусадтай нийлж чаддгүй, найзтай болж чаддгүй, олон нийтэд харьцах дургүй, нийгмийн эсрэг хажиг гэж дүрсэлж хэлсэн. За Фидел ахлах сургуульд ороод удаагүй байхдаа нэг охинтой танилцаж анхныхаа найз охинтой болсон. За тэгээд энэ найз охиных нь нэр нь байхгүй. Гэхдээ ер нь бол энэ хоёр уулзаж үерхэж эхэлсэн цагаас нь эхлүүлэл Fidel найз охиноо хяналтанд байлгаж хинтээ ярих, ямар юм өмсөж зүгөх гих мэтчлэн одоо бүгдийг нь контролдож хяндаг байсан. Тэгээд найз охинтой нүүр эрэгтэй хүүхэд ярангуут ингээл Fidel шууд уурлал нөгөө эрэгтэй хүүхдийн зодож моддаг одоо тийм амар солиотой, хартай, төргөн ууртай эрэгтэй хүүхдээсэн. За энэний дээр бэлгийн гаж хүсэлтэй. Тэгээд энэ найз охинтойгоо сексийн харьцаатай байдаг. Тэгээд найз охинтойгоо секс хийж байхдаа доош нь одоо бэлэг эргэтэн рүү янз бүрийн юм хийж үздэг. Жишээ нь хэм бол эсвэл гэр ахуйн зүйлсүүдийг хийдэг. Тэгээд тэрнээсээ таашаал авдаг байсан. Тэгээд найз охиных нь хувьд гэх юм бол анх удаа бэлгийн харьцаанд орж байгаа болохоор одоо ямар юм ингийн, юу ингийн биш гэдэг талаар бол ерөөсөө мэдэхгүй. Ингээд секс хийх нь одоо ингээл хүмүүсийн хийдэг зүйл гэж ойлгодог байсан. За ингээд удалгүй Fidel анхныхаа найз охиноосоо салж 10 жилээч гэсэн төгсөж машин цэцдэг нэг газарт ажилд ороод удалгүй нэг эмэгтэйтэй танилцаж тэрнээсээ 2 хүүхэдтэй болсон. За анхны хүүхэд нь 2013 онд төрж, хоёр дахь хүүхэд нь 2014 онд төрсөн. Тэгээд хоёр дахь хүүхдээ ерөөсөө төрснөөс хойш удалгүй Fidel Maria гэдэг өөр нэг эмэгтэйтэй танилцсан. За тэгээд энэ үедээ Fidel хүүхдүүдийнхээ ээжтэй цуг байсан уу, эсвэл зүгээр салцсан мөртлөө цуг амьдарч ийсэн үү мэдэхгүй байна. За тэгээд энэ Maria Nemeth гэдэг энэ эмэгтэйн талаар яриа. За Maria бол 1984 оны 4-р сарын 20-нд Перуд төрж өсөөд 14 настай байхдаа Америкт цагаачлж ирээд Флорида мужид гэрээхэнтэйгээ амьдрах болсон. За хүмүүс Марияг дүрсэлж хэлэхдээ хөөрхөн ааштай, тусч, нөхөрсөг гэж дүрсэлж хэлдэг. За Мария Норберт гэдэг нэг нөхөртэй байсан. Тэрнтэйгээ 7 жил амьдраад энэ хоёр салахаар шийдээд одоо л ганц бие байгаа. Энэ үедээ буюу Фиделтэй танилцах үедээ Мария бол 30 настай байсан. Тэгээд нөхрөөсөө салчаад хэсэг хугацааны дараа дахин хүнтэй танилцахаар шийдээд 2014 онд Fidel Lopezтэй шөнийн клуб буюу Night Club-ийн урд танилцсан. За танилцаад энэ хоёр хэд хэдэн удаагийн болцоонд явчаад удаагүй байхад Fidel Mariagаас өөртөөгөө цуг амьдраач гэж асуусан. За Фиделийн хувьд бол гэртээ 2 хүүхдүүдтэйгээ өөрийнхөө
одоо нөгөө нэг X ч юм уу эсвэл одоо цуг байгаа ч юм уу мэдхгүй хүүхдүүдийнхээ ээжтэй цуг амьдарч байгаа штэ. Тэгсэн мөртлөө Марияг цуг нүүж хурж ирээч гэж асуусан. Тэгсэн чинь Мария ч гэсэн зөвшөөрсөн. За тэгээд энэ үед бол угаасаа л яг салцсан лсэн л ахал та. Марияг цуг амьдраачаа гэж асуух үед би л тэгээ бодохдоо айгүй эвгүй бийдгүй юм уу ч та аль алинд нь эвгүй нүдтэй тэр хүүхдүүдийнх нь эйжент ч тэр Мариад ч тэр. За тэгээд ямар ч л байсан жил гарын цуг амьдраад Фидел Мария хоёр тустай нүүхээр шийдээд тустай гарсан. За Мария ч гэсэн тустай гарсандаа маш их баяртай байсан ч тустай нүүж гараад ердөө 7 хоногийн дараа маш харамсалтай зүйл Мариад бол тохиолдсон. За ингээд 2015 оны 9-р сарын 19-нд тустай нүүж гарснаас 7 хоногийн дараа хөршүүд нь Фиделийг ингээд ажиглаад хахад нэг л юм сонин сэжигтэй үйлдэлүүд гаргаад байгааг нь ажигласан. За тэр өдөр яг яасан бэ гэхээр хагасаа өдөр Фидел ажиллаа тарчаад гэртээ Мария дээр очиод орой хоолоо идчихэд энэ хоёр Фиделийн ээж дээр нь очичоод жоохон байж байгаа дараа нь тэднийхээс гараад нэг ресторан руу ороод хэдэн коктейл уучаад гэртээ буцууж хурж ирээд дахин нэг шил текила задлаад энэ хоёр уусан. За тал шил текила уучаад энэ хоёр хоорондоо юм яриад суужсэн байна л та. Тэгсэн чинь Мария Фиделд хизээ нэгэн цагт би ингээд буцаад Перу руугаа яваад ээж дээр очимоор байна. Ээжигээ санаад байна. Чи надтай цуг яваад хоёулаа тэнчнэр амьдралаа эхлүүлээ л та гэсэн чинь Фидел ингээд шууд уурлаад би хоёр хүүхдээ орхиод явахгүй штэ гэж хэлсэн. За яг хөө тэр бол үнэ шууд ингээд хүн тэ хамаг юм аваад шал уур газар руу нүүн гэдэг бол үнэхээр хэцүү. Яг зүгээр явахгүй эсвэл бодож үзье ч юм уу үгүй гэд хэлж олон доо. Ерөөсөө тэгээгүй шууд ингээл уурлал, орилол хамаг гэрт байсан гэр ахуйн зүйлсээ ингээл ийшин тийшин шийдэж эхэлсэн. За тэгээд хэсэг хугацааны дараа удалгүй гайгүй болоод энэ хоёр дахин нөгөө шил текилагаа уужгаад Мария X нөхөр болох Норбертийн талаар жоохон ярьж хэлсэн. За тэгсэн чинь Фидел бүр амар уурлаад гэрт байсан эргэн тойронд байсан зүйлсийг дахин шидэж уурлаж эхэлсэн. За дөнгөж нүүж орсон болохоор одоо гэрт тавилга гэхэр зүйлс байхгүй. Тэгээд цаасан хайрцаг архины шил гих мэт зүйлсийг ав шидэдэснийг энэ хөршүүд нь сонсоод юу ч бодоогүй орхисон. Яагаад гэх юм бол энэ хоёр урд нь ийм амар дуу жимээ шууган гаргачаад юу ч болоогүй юм шиг маргааш нь явж идэг болохоор гэд ерөөсөө хөршүүд нь тоохгүй орхисон. За ерөөсөө л энэ хоёр чинь шинэ байрандаа нүүж ороод 7 хоног болж байгаа шүү дээ. Тэгж яах чинь хөршүүд нь энэ хоёрыг хэрэлдэж маргаалтахын сонсцсон байхын хувьд бол энэ хоёр бол урд нь үнэхээр л амар тэгж орилж хоорондоо маргалж исэн болж таарж байгаа. За ингээд энэ хоёр хэсэг маргалдж байгаа дуусаад хоорондоо сексихээр шийдсэн. За хувцсны шүүгээний өрөөнд орж агаад хийж ахт нь Мария X нөхрийнхөө одоо Норберт гэдэг нэрийг хэдий дуудаа чанга хэлээд орилсон чинь тэрийг нь Фидел сонсоод уурлаад шууд секс хийхэ болоод эргэн тойронд байгаа зүйлсийг одоо дахин авч шидэд хан зохиж уурлаад шүүгээний өрөөний хаалгыг одоо бүр хүчээр нь авч шидэд дараа нь балконы шилэн хаалгыг онгойлгоод цохоод шалаар нэг бол шил болсон. За энэ бүгдийг бол доод айл бүх болсон зүйлийг сонссон мөртлөө ерөөсөө харамсалтай нь цагтаа дуудаагүй. За ингээд Фидел гэр орноо сүйтгэж эвдэлж дуусаад Мария руу хараад дахин боронкон хөдөлж уурлаад Марияг бол шууд зодож эхэлсэн. Мария өөрийгөө Фиделээс хамгаалах гэж оролцсон хэд хэдэн шарах сорив гараар нь тэр чигтээ олсон. За ингээд хэдэн минутын дараа Фидел Мариягийн толгойг маш хүнд зүйлээр зогсноос болоод Мария тэр дор ухаан алдаж газарт унсан. За дараа нь ухаан алдсан байсан Мариягийн доод тал руу одоо янз бүрийн зүйлсийг чихэж оруулах санаа төрсөн. За эхлээд пивний шил хийгээд дараа нь араас нь гарч хідэн чихэж оруулаад дараа нь үлгүүр хийгээд дараа нь бүр хүсний эндүү хүртэл чихэж оруулсан. За ерөнхийдөө бол иймэрхүү янзаараа дахин 2 цаг Марияг тамалсан. За дотор нь орсон пивний шил бол хагарсан. Тэгээд Мариягийн дотор эрэхтэн бол бүр маш хүнд гэмтэлтэй болсон. За ийм багт нь Фидел нэмээд дээрээс нь гараа тултал нь оруулаад дахин хэд удаа одоо дотор нь оруулж агаад
дотор талаас нь одоо цогсон. За энэ үед Мария ухаангүй байсан. Тэгээд хөршүүд нь Фиделийг бүр ингээд таашаалтаагаар чанга орилж байгааг нь хүртэл сонссон гэж сүлд хэлсэн. За дараа нь Фидел гинт ухаан ороод Марияг сэрэх гэж оролцсон. За тэгсэн ч гэсэн Мария одоо яаж сэрхэвдэ. Дараа нь Мариягийн биеийг чирээд найл руу оруулаад нүүрэн дээр нь ус цацаад сэрэх гэж оролдоход бас л сэрээгүй. За энэний дараа Фидел хамаг гар хөл бие угаагаа тайвширхын тулд гадаа гарч тамхи татчаад буцаж гэрт орж ирээд яах арга олохгүй хэсэг суусан. За Мариягийн бүр ингээд дотор эргэтэн нь бэлэг эргэтнэр нь цувж гарцсан жоох одоо Фидел ингээд бүр татаж гаргаж ирсэн тийм амар болтол нь хүүрхэн эмхтэйг тамалсан байгаа байхгүй юу. За тэрийг нуухын тулд дотор эргэтэн дээр нь хевс гэх мэтийн зүйлийг тавиад одоо нуусан. За тэрнийхээ дараа Фидел Марияг амьд байна уугүй шалгаад үзээгээд гарын дээр нь хүрэхэд маш сул судасны цохилт мэдрэгцэн. За тэгэнгүүт нь шууд шөнийн 330 минутын үед түргэн дуудаад 911 рүү залгасан. За 911-ийн оператор нь Фиделийн юу хэлээд байгааг нь ерөөсөө ойлгохгүй гэрээ аягийг нь асуух гэхээр Фидел өдөөс нь орилоод одоо юуч ойлгохдохгүй байсан. За ингээд Фидел нэг тайвшраад хайгаа өгөөд Фиделийн гэрт цагдаа нар болон түргнийхэн хурж ирсэн. За цагдаа түргнийхэн гэрт хурж ирэхэд бол Фидел шал согтуу гэр бол тэр чигээрээ цус болсон байдалтай байсан. За Фидел тэр үедээ Мариягийн нүцгэн биений хажууд бол зогсож исэн. За түргнийхэн Мария дээр очиод амьсгалж гинүгээ шалгаад үзэхэд бол амьсгаа байхгүй. Мөн бэлэг эрхтнийхэн доошоо хараад үзэхэд бэлэг эрхтнийхэн тэр хавцаа дотор эрхтэн нь гараад ирсэн байсныг бол анзаарсан. За тэгээд хамаг чадлаараа эмхтэд одоо хиймэл амьсгаа гэх мэтийн зүйлсийг хийж ам оруулах гэж үзсэн ч харамсалтай нь Мария бол тэр дороо өгсөн гэдэг нь бол тодорхой болсон. За тэгээд би яг энэ үедээ орчуулж явахдаа өстой дотроо ёо яаж одоо ийм амар байдалтай өөрийгөө хэрвээ ингээд ухаан орсон бол ам ороод яаж өөрийгөө ийм амар байдалтай харах болоо өстой ямар амар өвдөж одоо бүр шоконд орох болоо гэж надад бодогдсон. За тэгээд Фиделийн гэр бол тэр чигээрээ цус болсон том өрөө, унтлагын өрөө, нойлын хан шал одоо тэр чигээрээ цус болсон. За тэгээ бүр нэг хэсэг дотор эрхтнийг нь нуух гэж оролцсон байхыг нь хүртэл цагдаа нар болоод шууд тэр дороо Фиделийг баривчилж авсан. Фидел эхэндээ цагдаа нарт хэлж байгаа байхгүй бит хоёр талаасаа тохиролцож байгаад хэрцгий секс хийсэн. Мария л ингээд надаа пивний шил миний доотх руу хийгэж хүссэн. Би биш, Мария тийм амар хүсэлтэй, дур хүсэлтэй байсан. Тийм учраас би хүссэн хэлсэн бүх зүйлийг нь хийсэн гэж Фидел ихэндээ цагтаад хэлсэн. Тэгээд ерөөсөө л Фиделийн буруу биш, бүх зүйл Мариягийн хүсэл байсан. Дээрээс нь согтуу байсан учраас Фидел одоо өөрийгөө балконы шил хагалсан, хаалга авч идсэн энтрэгээ ерөөсөө санахгүй байна гэж цагтаа нарт хэлсэн. За тэгээд энэний дараа Фидел хэлэхдээ Марияг би сэрэх гэж оролцсон. Дээрээс нь хиймэл амьсгаа хийсэн. Тэгсэн ч Мария ерөөсөө сэрээгүй гэж хэлсэн. За ингээд задлан шинжилгээгээр Мария бол дотор цус алдсан. Дотор эрхтнүүд маш хүнд гэмтсэн. За энэнийхэн талаар цагтаа нар Фиделээс асуухад бол Фидел эхний эдэн цаг үгүй би мэдэхгүй гэж хариулж ирсэн. Сүүлдээ бүх үннээ хүлээж болсон явдлыг ярьсан. За Фидел хэлэхдээ болохоор бит хоёр секс хийж ахт Мария экс нөхрийнхөө нэрийг хэлэхээр нь миний уур маш ихээр хүрээд эхлээд гэрийнхэн тавилга бүх зүйлсийг нураагаад дараа нь Марияг зодож тамалсан гэж хэлсэн. За цагтаа нар Фиделээс чамааг ингээд Марияг зодож байх үед Мария чамаас болооч гэж орилж ирсэн үү гэхэд Фидел нэг ч удаа тэгж орлоогүй ухаалтсан байсан гэж хэлсэн. Тэгээ задлан шинжилгээгээр Мариягийн бэлэг эрхтэн бол бүкс рүүгээ хүртэл урагдсан. Сав өтрээ дотор талаасаа цохиулж маш хүнд бэртэл авсан. 152 см-ийн дотор эрхтэн буюу одоо нарийн бүдүүн гэсэн байхгүй. 50 см-ийн хэмжээтэй мах өөх буюу одоо эдэс байхгүй. За ийм амар гэмтлээс харахад Мария маш их хэмжээний
өвдөлт одоо мэдэрсэн байж магадгүй. За магадгүй гэж хэлж байгаа нь яагаад гэхээр Мария маш их хэмжээний архиусан байсан болохоор ухаан нь орж гарч ухаан алдсан байсан болохоор ямар ч өвдөлт мэдрээгүй бас байх боломжтой гэж хэлсэн. Тэгээд хэрвээ ухаан орсон үедээ бол мэдээж өвдөлтийг мэдэрнэ. Ухаан байхгүй үедээ бол өвдөлтийг мэдрэхгүй. За тэгээд задлан шинжээж хэлэхдээ болохоор Фидел тэр бүх пивний шил, үсний эндүү, үлгүүр гэх мэт зүйлсийг хийснийхаа дараа гараа дотор нь тултал нь оруулж агаад хэд удаа Мариагийн одоо савыг савн дотор ингээд цогсон. За тэрнээс нь болоод пивний шил хідэн хэсэг болж хагарсан. За тэгээд дараа нь гараа оруулж агаад одоо гараа бүр бүтэн мөр хүртлээ оруулж агаад цохоод маш хүчтэй цогсных нь улмаас болоод бүр ингээд гарын дотор ирэхдэг хүртэл орцсон байгаа байхгүй. Тэгээд доошоогоо дотор ирэхнийг тэгэж гаргаж ирсэн. Задлан шинжээж хэлэхдээ болохоор маш удаан энэ мэрэгжлийг хийж яан тэгэхэд бүр ийм амар гэмтэлтэй, ийм амар хүн дээрээ хязэж харж байгаагүй гэж хэлсэн. За ингээд Фидел Марияг алсан хэрэгээр шоронд орж шүүх хурлаа шорон сууж хүлээсэн. За тэгээ Фиделийн өмгөөлөгч нар Фиделийг англи хэл мэдгүй учраас цагдаа нарын юу хэлээд байгааг ойлгоогүй учраас буруу хэрэг тохигдсон гэж үтсэнд шүүгч тэрийг нь маш хурдан хэрэгсэхгүй болгосон. За яллах тал болохоор Фидел түхлийн ялыг өгөх гэж хичээсэн ч Фидел үхлийн ялыг авахгүйгээд өөрийгөө буруутай гэж тохиролцоо хийж насаараа шорон суух ялыг авсан. За тэгээд энэ хэргийг шүүсэн шүүгч бол 23 жил шүүгч ихтэй ийм амар хэрцгий хэргийг сонсож байгаагүй мэнэ гэж бас нэмжилсэн. За Мария бол дөнгөж 31 настай байхдаа найз залуугийнхаа гарт маш хэрцгийгээр алуулсан. Тэгээд найзууд болон гэрийнхэн нь Марияг дүрсэлж хэлэхдээ маш тусч нөхөрсөг сайхан сэтгэлтэй эмэгтэйсэн гэж дүрсэлж хэлдэг. Тэгээд Перуд байгаа ээж нь охиныхоо тухай сонсоод ямар амар хэцүү байсан болоо гэж надад бодогдсон. Тэгээд бас хүмүүс ярихтаа Фидел бол зүгээр л Марияг Перу руу нүүлээ гэж хэлснийхэн төлөө алсан гэж ярьсан билээ. Тэрнээс биш бол экс нөхрийнхөө нэр мэрийг хэлээгүй зүгээр л өөрийнхөө садистик хэрцгий байдлаа шалтгаан болгох гэж Мария эксийнхаа нэрийг орилсон гэж хэлж ярьсан билээ. Тэгээд та нараас энэ талаар юу гэж бодож ийн хэлээрээ. Тэгээд өнөөдрийн миний энэ дугаар дээр олж мэдсэн мэдээлэл гэвэл нэг иймэрхүү байна. Тэгээд өнөөдрийн ярьсан хэрэг бол бас л амар хэрэгүүдийн нэг байлаа. Тэгээд би бодохдоо бол Марияг өстө нэгч өвдөлт бити мэдэрсэн байгаасай л гэж хүсэж байна. Тэгээд одоо өөр хэлэх зүйл алга да. Та нараас юу гэж бодож ийн доор комментээр бичээрэй. Ямар нэгэн сонсомоор байгаа хэрэг энэ төр ахын бол бас доор комментээр бичээрэй гэж хэлье. Тэгээд дараа 7 хоногийнхоо дугаар хүртэл түр баяртай. Just